Өнгөрсөн 7 хоногт би маш сонирхолтой нэгэн судалгааг явуулсан. Тэр нь юу вэ гэхээр дижитал камер яг хуучин цагийн хальсны камерын өгдөг шиг бодит мөдийн мэдрэмжийг яагаад өгөө болчихвоо гэж. Хальсаа Nikon-ы FM1 гэдэг загварын камераар Ilford 400 гэдэг хальсыг ерөөдөө авч ашигласан байгаа. Харин дижитал камерын хувьд яаж энийг ижтэн болох вэ гэхээр Fujifilm камер болохоор хамгийн хальсны камерыг ерөөдөө гаргадаг байсан. За тэгээд дижитал руу шилжих явцдаа тэрхүү хальсны камерынхаа тохиргоонуудыг өөрийн дижитал камерда ийм профайл болгоод ирэхдээ хийсэн байгаа гэсэн. Мөн тэдгээр тохиргоонуудыг яг ийм кастомайзаар өөрөө тохируулаад хийж болдог байхгүй. Тэгээд би Ilford 400 хальсны яг тохиргоог яг ижлэхэн байдлаар харуулахаар Fujifilm камер дээр ирэхдээ хийсэн байгаа. За тэгээд яг ижлэхэн нөхцөлд яг ижлэхэн гэрлийн мэдээлэлтэйгээр хэд хэдэн зургуудыг аваад тест хийж үзсэн байгаа. Энэхүү тестийн сонирхолтой үйл явцуудыг та бүгдэд яг одоо харуулъя. Гой дүн дээлмэлтэй ирж байгаа тавсан бол бас амар гоё юм гарсан би. Би чиний яа толгой. Гүлэг. Яа ямар амар зөвхөн. Гэтэ бас гайгүй яасан. Барцд нь арилж байгаа юм байна. За бүгдээрээ ингээд харуул миний дэлгэсний зүүн хэсэгт дижитал камераар авсан зураг харагдаж байна. Баруун талын хэсэгт миний хальсаар авсан зураг ерөөдөө харагдаж байна. Дижитал камер болохоор маш сайн нэгтршилтай, ойлгомжтой. Энэ чинь 40 мегапиксел, хальсны камер болохоор харьцангуй пиксел багатай. Гэхдээ энэ зүйлсээс нэг зүйлийг харж болно. Тэр нь мэдээж ирэх яг энэ харагдаж байгаа барцгар хэсэг буюу грейн. Тэгэхээр грейн гэж яг юу юм бэ? Грейн яагаад ингээд хальсны камер дээр байгаа дижитал камер дээр зүгээр грэнгүй авахаар яг тэрхүү мэдрэмжийг өгөхгүй байгаа юм бэ гэж байгаа. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд грэн гэдэг зүйлсийг ерөөдөө ойлгох хэрэгтэй. Энэ болохоор миний авсан ерөөдөө боловсруулсан хальс харагдаж байна. Өөрийн гэсэн гадна талаараа ийм эмүүлсэн давхарга байдаг. Эмүүлсэн давхарга дотор өөрийн гэсэн ийм мөнгөлөг кристалл элементүүд ерөөдөө байдаг. Энэ нь яг химийн бөөмийн урлаар ерөөдөө битүү бүрхсэн тийм тусгай зорилтын цаас байдгаа гэж хэлж болно. За энэ нь яаж ажилладаг вэ гэхээр бүгд гэрэлт мэдрэмтгий ерөөдөө кристаллууд байгаа. Одоо нэг үгээр тайлбарлах юм бол хальсны камер дээр гаднаас ерөөдөө хаалттай байж идэг тийм ээ. За тэгээд shutter speed 1.25 буюу ингээд 1 секундыг 125 хуваасны хурдаар маш хурдан сөхөгдөө таадаг гэсэн үг. Яг энэхүү хугацаанд гаднаас гэрэл орж ирээд бараан хэсэг болон ийм цайвар хэсгүүдийг ерөөдөө тэр кристаллууд нь мэдрээд тодорхой хэмжээний бөөмийн уралд ордог гэсэн үг. За тэгээд уралд орсны дараа хальсыг боловсруулах үе шат дээр 1-2 ерөөдөө үе шаттай байдаг. Өнгөт хальсан дээр ерөөдөө 3 үе шаттай байдаг. Боловсруулах явцад тэрхүү яг ийм тусгай зорилтын бодисуудыг хийх явцад тэрхүү яг ийм мөнгөлөг кристаллууд нь хар өнгөтэй болж хувирдаг гэсэн үг. Тэгэхээр ингээд гэрлийн мэдээлэлээс шалтгаалаад хар болон цагаан хэсгүүд нь харьцангуй өөрөөр хэсэгтэйгээр бол мэдрэгдэж гарч ирдэг гэсэн үг байхгүй. Нэг зүйлсийг анзаарах юм бол грейн маш өөр хэлбэртэй байгаа. За жишээ нь энэ зурган дээр харуулъя л та. Энэ зурган дээр харуулах юм бол грейн гэрэлтэй хэсэг дээр илүү том хэлбэртэй, харин илүү ийм бараан болж байгаа хэсгүүдээр илүү жижигхэн болж байгаа. Тийм болохоор л ийм грейн өөр хэлбэртэй байдаг учраас дижитал зургаас илүү ийм харьцангуй ийм илүү байгалийн natural харагддаг гэсэн. Дижитал зургийг ерөөхдөө харах юм бол энэ харагдаж байгаа бох те. Миний яг өөрийн гэсэн нэмэлтээр хийсэн грейн бол бүх хэсэгт маш ижлэгэн хэмжээтэй грейн харагдаж байгаа. Энэхүү зүйлс нь нэг бодлын зургийг илүү ийм хитрхи төгс, хитрхи клин болгож байгаа гэх юм уу? Харин бидний нүд чинь одоо харж байгаа юм бол илүү ийм бүх зүйлсүүдийг зарим хэсгээр шууд тэмчих ийм шарпан болж харагддаггүй шүү дээ. Хол хэсэгтэй байгаа хэсгээр ийм жоохон сарилсан, ойр хэсгээр илүү жоохон тод ч юм уу те. Тиймэрхүү мэдрэмжийг хальсны камер нь бас ийм эрэмх хэсгээрээ харагдаж байгаа. За тэгэхээр энэ нь юу хэлж байна вэ гэхээр илүү дижитал камер нь илүү шарпан харагдаж байгаа. За тэгээд энэхүү зурган дээрээс бас нэг харж болох зүйлс гэх юм бол sharpen байгаа. Sharpen гэдэг зүйлс нь яг юу вэ гэж хэлэх юм бол зураг авдаг хүмүүс мэддэг гэж магадгүй. Сонирхож байгаа хүмүүст илүү дэлгэрүүлээд тайлбарлах юм бол зургийн ирэмгүүд хэр тод байна, хэр нэгтршилтэй маш сайн харагдаж байна гэдэг зүйлсийг хэлж болно. За дижитал камерыг зургийг харах юм бол холч бай, ойрч бай, бүх хэлбэрүүд, бүх шугамуд ингээд маш ойртуулаад харах юм бол энэ ирэмгүүд маш илүү тод харагдаж хахад харин хальсны камер дээр илүү сарнсан харагдаж байна. Энэ нь яг юу хэлж байна гэхээр хальсны камер нь хүний нүд шиг ерөөдөө ажилдаг гэсэн үг.
Тэр нь юу гэсэн үг гэхээр хол байгаа зүйл нь илүү сарнаад ойр байгаа зүйл нь бидний нүд чиг яг юм илүү тод харагддаг шүү дээ. За тэгээд хол байгаа зүйлсүүдийг харах юм бол эд зүйлсүүд ингээд маш бүдэг харагдаж байна. Харин ойртуулаад харах юм бол илүү доод хэсэг ойртуулах тусмаа эдгүү зүйлс нь яг ийм аль дижитал камер шиг харагдаж эхэлж байна тийм ээ. За бидний дараагийн харьцуулах зүйлс болохоор edge transition буюу ирмэгийн хоорондох гэрлийн харьцаа хэрхэн зөөлөн хоорондоо уусч байгааг харьцуулж харна. За дараагийн зургийг харах юм бол энэ зургийг илүү жоохон бараан газар өрхтөө авсан. Ягаад гэвэл энэ болохоор шууд нарны гэрэл туссан хэсэг байгаагүй. Миний зогсож байгаа барилгын хэсгээс нар тусаад ойгоод нөгөө талд өрхөдөө туссан. Тийм учраас би гэрлээ жоохон нэмэх шаардлага гарсан учраас хальсны камер маань багж иргэн жоохон саарл гарсан байна. За тэгээд ойртуулаад харуул яг ийм хар цагаан хэсэг болон дижитал камер болохоор шууд хар цагааны харьцаанд контраст нь маш өндөр гарч ийн тийм ээ. Энэ цайвар үж байгаа шууд ишээ харуулж байна. Харин хальсны камер нь энэхүү хэсэг нь саарл байж байгаад бараан сэлгүүгээ шилжихдээ илүү зөөлөн смут шилжиж байгааг харж байна. За тэгээд энэ хар хэсэгт туссан гэрлийн цонхнуудыг та бүхэн харж байна. Зөөлөн. За тэгээд зүүн тал руу явуулах юм бол яг ийм гэрлийн тусглаас хар хэсэг рүү уусж байгаа энэхүү уусалт нь тийм ээ. Энэ бол маш хүчтэй шууд цайвар хэсгээс хар хэсэг рүү маш хүчтэй унж хахад энэ бол маш зөөлөн бууж байгаа. За тэгээд маш зөөлөн бууж байгаа учраас гэрлийн нойс нь харьцангуй хоорондоо төстэй. Гэхдээ хар болон цагаан хэсэг рүү шилжихдээ нойсын паттерн буюу хэмжээ нь шал өөр хэмжээтэй байгаад байгаа. Харин дижитал камер болохоор хар хэсэгч бай, зөөлөн хэсэгч бай, ийм грэний хэмжээ нь бүгд ижилхэн байгааг харж байгаа бох тийм ээ. Яг эндээс ингээд авал энэ бол орчин үеийг хуучны үедээ холсон юм шиг харагдаж байна тий. Харталтай амар юм паттернтэй. Look at this. За дараагийн зургийг харъя. Дараагийн зураг болохоор Цойжин ламын музейгээс цаашаа даунтауны хэсэг авсан зураг харагдаж байна. Энэхүү хэсэгт би яг ийм хар цагааны хэсэг болон ийм уусалтыг хэрхэн харуулах талаар ерөөд авах гэж хичээсэн. Ер нь л зургийн хувьд бол нэг ялгаа байхгүй. Гэхдээ ойртуулад харах юм бол дижитал камер бол мэдээж хэрэг маш шарпун, маш тод байдаг. Гэхдээ энэ чинээс харуул хар цагааны хэсэг энэхүү деталь хэсэгт маш зөөлөн орж ирж байгааг харж байгаа бох тий. Харин энэ хэсэгт болохоор тас харангуйтай харагдаж байна. Дижитал камер болохоор илүү хүчтэй контрасттэй гарсан байна. Гэхдээ энэхүү зургийг одоо орчин цагт RAW-аар аваад RAW буюу яг гэрлийн үндсэн яг камерны мэдээлэлтэйгээр аваад дараа нь Photoshop болон Lightroom дээр ерөөдөө засч болдог болсон байгаа. Контрастыг нээгээд, сүүдрийг нээгээд гэрлийн хаагаад ч юм уу тиймэрхүү реточод ерөөдөө хийж болдог болсон байгаа. Харин хальсны камер болохоор яг шууд өөр ямар нэгэн реточ байхгүй гэсэн үг. Реточ буюу энэ засвар гэсэн үг байхгүй. Засвар ерөөдөө байхгүйгээр хийдэг. Гэхдээ silver printer хэвлэх тохиолдол яг цааснаар буулгах үед харин тэрхүү хэсгийг цайруулад бараан хэсгийг илүү жоохон гэрэлтүүлэх ч юм уу тиймэрхүү ажиллагаанууд ерөөдөө хийж болдгоо гэсэн үг. За дараагийн зураг болохоор мөн Цойжин ламын музей дээр авсан ийм цонхны зураг байна. За эндээс харуул бас яг ижлэгэн газар, ижлэгэн тохиргоотой, ижлэгэн гэрлийн мэдээлэлтэй авсан байгааг сүүдэр дээрээс та бүхэн харж болно. За эндээс харуул дижитал камер илүү өндөр контрасттай харагдаж байна. Харин хальсны камер болохоор илүү зөөлөн, софт, бүх хэсэг нь хоорондоо илүү ууссан тийм ээ харагдаж байна. Бидний нүд чинь яг ийм бүх ирмэгийг тийм камер хүчтэй шууд хардггүй шүү дээ. Та одоо ингэж хуруугаа энэ үзүрт барьж байгаа дараа нь энэ зайтай байгаа зүйлсийг хараад үзээрэй. Яг ирмэг хэсэг нь бага зэргийн жоохон уусдаг. Дижитал камер болохоор илүү их маш их нэвтрэлтэй харагддаг учраас тэрхүү мэдээллийг хитрхи төгс харагдуулаад байдаг гэх юм уу. Хальсны камер болохоор яг хүний нүдтэй ижилхэн бүрсийг хэсэгтээ бүрсийдэг, тод хэсэгтээ тод байдаг. За тэгээд хүн болохоор ингээд бодит орчин харж байхдаа шууд хар хэсгийг бол тийм ч юм тас хараар хардггүй шүү дээ. Хүний нүд чинь маш их хэмжээний хідэн тэрлон тэрбум гэрлийн мэдээллүүдтэй байдаг. Одоо түрүүний хэлсэнчлэн хальсан дээр байдаг яг ийм кристалл талалтууд байдаг гэсэн шүү дээ. Яг ийм гэрэл мэдэрдэг. Тэрэн шиг хүний нүд маш хэмжээний тийм мэдрэгчтэй байдаг учраас энэхүү хэсгүүдийг бүгднгийн бараан хэсгийн тод олгоод тод хэсгийн жоохон зөөлдөж ч юм уу амар сайн балансладаг. Хүний нүд бол үнэхэр төгс. За энэхүү зүйлсийг ойртуулад харуул яг тэр цаана байж байгаа энийг дөрвөлжин өлзий хийдэг паттерныг бид нар хальсны камер дээр харж болж байна. Харин дижитал камер дээр болохоор тийм сайн харагдахгүй байна.
Гэх мэтлэнгээр ялгаатайгаар зүсийг харж болж байна. Мэдээж хэрэг дээр нь грейн байгаа. Ойлгомжтой энэ чинь хальсныг амир тийм ээ. За миний нэг авсан бас нэг зураг гэх юм бол би нэг хүнээс маш гоё харагдчихсан болохоор таны портрет зургийг ерөөдөө авч болох уу гэд би ерөөдөө асууж байгаад авсан. За энэхүү зурган дээрээс бас анализ хийх юм бол мөн түрүүний хэлсэнчлэн дижитал камер дээр маш өндөр хэмжээний контраст үүсэж байна. Ягаад гэвэл энэ хэдийгээр ингээд камерны хүчин чадлаас хамаарат dynamic range буюу хар цагааны хоорондох цай зөрөө гэж байдаг. Харин өндөр камерч байна, бага камерч байна. За энэхүү камерны өвдөх бол харьцангуй маш сайн. Гэхдээ хар хэсэг нь илүү хар харагдаж байна. Цайвар хэсэг нь илүү цайвар. Ягаад гэвэл камер гэрлийн мэдээлэлээс хамаарч гэрд зураг авдаг учраас хар хэсгийн мэдээлэл нь жоохон тарагдах тохиолдол байдаг. За ерөөдөө гэрлээ гахуулахгүй байхад ерөөдөө болно гэж ерөөдөө хэлж болно. За тэгээд ойртуулад харуул энэ хүний сахлын ширхэг бүр маш сайн харагдаж байна тийм ээ. Дижитал камер дээр нүдний хүрчлээнүүд, нөгөө нүднийх үсний бүх ширхгүүд. За тэгээд яг энэ духны хэсэг дээр одоо та бүхэн харж байгаа бах тийм. Энэ малгайны хэсгээс дух хүртэл энэ хэсэг маш гүн тасгар болж байгаа бол хальсны камер дээр маш зөөлөн. Гэтэ энэ нь яг ийм амар хар биш. Тэг ийм гүн зөөлөн саарл болж уусч байгаа болохоор хүний нүд нь маш зөөлөн, маш софт бууж байгаа. За нэлээд 20-д орчим шот авлаа. Тэгээд орой чадвал чадахгүй бол маргааш фильм лаб орж байгаад авсан өмнөх хідэн хэлцүүдээ нийлүүлж байгаа боловсруулж үзье гэж бодож байна. Гой шотод авсан баха. Гэтэ харцаагаан болохоор бас зарим нэг зүйлсүүд нь харагдахгүй байх. Сүмийн хэсгүүд чинь ер нь дийлэгтэй улаан тоонтой, ногоон өнгөтэй ханууд айгүй харагддаг болохоор өнгөтэй авал бас их гоё байдаг. Гэхдээ яг харцаагаан юм чинь гол нь хальсны харьцуултыг дижиталтай яаж харьцуулахыг үзэж байгаа юм чинь бол гоё болно хаа гэж би бодож байна. Тэгээд саруул байна. Одоо ажил руу орох гэж цайны цагаар гаргаад ирсэн ч жоохон удчих шиг боллоо. Өнөөдөр 5 дахь болохоор бас гайгүй хөө. За тэгээд өнөөдрийн бичлэгээрээ та бүгдэд хальсны камер болон дижитал камерын хоорондох ялгаа, мөн дээрээс нь давуу талуудыг харуулахыг зорилоо. Дижитал камер болохоор сенсороор буусан гэрлийн мэдээллийг ухаалаг процессороор боловсруулад гаргадаг бол харин хальсны камер нь гэрлийн мэдээллийг өөрийн гэсэн өөр төрлийн хальс дээр буулгаж аваад яг ийм фильм боловсруулах процессороор дамжуулаад мөн дээрээс нь сканер дах үйл явцаас шалтгаалаад зураг болон харьцангуй өөр гардаг гэх мэдээллүүдийг та бүгдэд хүрэхийг зорилоо. За тэгээд дараагийн бичлэгтэр би Gold 200 буюу өнгөт хальсыг ерөөдөө турч үзье гэж бодож байгаа. За тэгээд дараагийн бичлэгийг үзхийг хүсвэл сувгтаа subscribe дараад бичлэгтээ лайк дараад хүлээж байгаарай. Туудахгүй уулзцгаая. Түр баяртай.